Монгол төрийн ордон сууж байгаа ясны хулгайч улс төрчид луур хулгай хийх болохоор л хилдэг тарих угаас нэг үгтэй. Том төслүүдээ хөдлөгөө гэж. Тэр том төслүүд нь ууг нь хөдлөөд яваад байгаа л байхгүй юу? Гол нь ясны хулгайч хитгэн улс төрчдийн хармайнд нь юм орхоо болчхоор л угаасаа хөдлөөд яваад ашиг орлогоо өгөөд байгаа баялгуудынхаа хөдөлгөөний урсгалыг нь өөрчилж өөрсдийнхөө хармаар урсах ажлыг зохион байгуулдаг юм. Түүнийгээ том төслүүдэд хөдлөх гэж гоёор нэрлэнэ. Энэ мэтээр тарих угаах, хулгайн ажилдаа ашиглахын тулд хулгай мөнгнөөс шавхрууд олоологдог хэдийн сэтгүүлч жиргээчтэй. Тэднэрээ уран гоёор донгодуулан энэ төсөл бол Монгол улсыг аврах, хөл дээр нь босгож хөгжүүлэх алтан боломж юм шүү гэж итгүүлэхийг оролдоно. Гэвч Монгол улс хөгжүүлгүй байсаар байгаа нь бидэнд бүхэл дэлхийн нүдэнд ил боллоо. Харин энэ мэт уран донгодогч луйварчид дэлхийд данстай, офшорт бүртгэлтэй тэр бомтууд олцгоожээ. Гэвч тэдний шунхаа сэтгэл ханахгүй байна. Эдгээр ясны хулгайч дээрэмчид одоо 5 толгойг зайлх арга боловсруулан тактик PR эзэж байна. 5 толгой бол ард түмний өмч. Ямар ч сонголтгүйгээр ард түмэн бид нарт мэдих өмч маань юм. Үндсэн хуулиндаач газрын хөрсөнд орох баялаг бол ард түмний мэдэлд байна гэж заажчихсан. Дээрээс нь 3 сая иргэдийн хувьцаагаар бүрдүүлсэн хувьцаат компани. Чухам энэ хувьцаа эзэмшигч гэдэг байдал нь луйварчтай садаа болоод байгаа болохоос тийм юм байгааг бол аль хэдийн өнөө гоё нэрээрээ буруу зомроо хөдлөөд хуваагаад авчихсан байгаа. Ер нь хувьцаат компани гэдэг нь хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө сонгосон хүнд итгэл өгөн тууцын дараагаар ажилуулдаг, итгэж өгсөн ажлыг нь хийж чадахгүй бол халж хөөж хаяад өөр чадвартай хүнийг сонгодог хуультай юм. Харин 5 толгой дээр энэ хууль хэрэгжихгүй аль нэг улс төрчийн даалгавартай нөхдүүд дараагаар нь сонгогдсон сууж ашиг орлогыг нь эзнийхээ заавраар нааш цаас болгон суусаар өдий үрсэн. Хулгайч улс төрчдийн сонгодог арга нь эдгээр гар хөлүүдээрээ дамжуулан бүх боломжийг хаан боож дампууруулад түүнийхээ дараа хувьчлах замаар жижиглэн тарааж хуваан залгидаг. Одоо энэ мэт луурын арга залыг бид мэддэг болжээ. Манай хөтөлбөр энэ талаар удаадраа мэдээлсээр байгаа. Ахин хэлий. Олон улсын Жорк Английн судалгаагаар 5 толгой хөрсөн доор 300 м хүртэлгүйд 7.4 тэрбум тонн кокс чулан эрчим хүчний нөөц байгааг тогтоосон ба үүнээс гадна эрх баригчид биднээс нууцлж буй асар их метан хийний нөөц байгаа юм. 5 толгойн үйлдвэрчний эвлэлийн дарга Эрдэнэ улан зарим мэдээлэл бүхэн хүмүүсийн хэлж байгаагаар 5 толгойн орд газрын хөрсөндор 650 тэрбумаас 1 триллион долларын үн бүхий нүүрс шатгийн нөөц байгаа ажээ. Энэ бүхэн бол ард түмний өмч. Монголын ард түмэн бол энэ баялагын хувьцааг эзэмшигч эзэдэн юм. 5 толгойн орд газар Монголын ард түмэндээ үүрдүүлдэж одоо ашгаа өгч буй яг л энэ байдлаар ажиллах ёстой. Төрийн оролцох үүрэг нь 5 толгойг шилэн болгож одоогийн байгаагаас нь илүүгээр ажилуулах нөхцлөөр хангаж өгөх явдал юм. Үүнээс өөрөөр төр оролцох ёсгүй ба зарж үрж хөдлөх тухай санах зэрэггүй юм. Эрдэнэс 5 толгой хөдөлсөөр байгаа ба ашигтай ажиллаж Чалкагийн өрийг дарсаар байгаа юм шүү. Тэгэхээр эрх баригчдын болон луйварчдын яриад байгаа том төслүүдэд хөдлөх нэтэрэ гэсэн үг бол луйврийнх нь уран жиргээ төдий юм.